За ингээд эрчим хүчний хуулинд төр хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар их усэр барих юм хуулийн өөрчлөлтүүд орж ирж байгаа. Тэгээд бид бүхэнд нэг зүйл маш ойлгомжтой байгаа. Юу гэхээр эрчим хүчний их усруудыг барих одоо зайлшгүй шаардлагатай байгаа. Гэтэл одоо бусад хууль буюу одоо тендерийн хууль, за тэр төр хувийн хвшлийн хуулиуд дээрх заалтуудаас болоод энэ одоо олон төлөвлөгдсөн одоо 5-7 дулааны цахилгаан станц, за Улаанбаатар хотын 5 дугаар цахилгаан станц гэдэг ингээд маш олон станцуудыг бид энэ барьж чадахгүй байгаа учраас яалтч яахгүй одоо ингээд эрчим хүчний хуулинд өөрчлөлт оруулж энэ төслүүдийг зарлая гэсэн ийм байдлаар орж ирж байгаа. Тэгэхээр энийг зарчмын хувьд дэмжиж байгаа. За гэхдээ энэ одоо нөгөө өөрчлөлтөн дээр маань орж ирж байгаа заалтууд маань нэлээд олон эрсдлүүдийг дагуулах одоо байна гэдгээр бид нар одоо эдийн засгийн байнгын орон дээр нэлээд яриад зөвшөлтсөлд хүрсэн байгаа. Бас ингээд тодорхой хэмжээний энэ эрсдлүүдийг бууруулах заалтуудыг оруулж өгөхөөр ажлын хэсэг байгуулъя гэж тохирсон байгаа. За тэгээд би яг одоогор нэг юм 3 асуултыг одоо цоожоо сайдаас асууя гэж бодож байна л доо. За нэгдүгээр энэ төр хувийн хвшлэр барьсан одоо станцыг за тэр одоо хувийн хвшлийн 70% хөрөнгө оруулалтыг хүүтэн төлөөд ингээд станцыг буцаад төрд одоо ингээд шилжүүлэх энэ одоо заалтыг өөрчилж болох уу? Заавал одоо төр шилжүүлэх ямар шаардлагатай юм бэ? Яг тэгвэл бид нар чинь ингээд нэг юм төрийн өмчтэй үйлдвэрийн газрууд маань тэргүй одоо ингээд олигтой ажиллахгүй байна гэдгийг маш сайн мэдж байгаа. Тэгэхээр ийм компаниудынхаа тоог өсгөх шаардлага байхгүй байна. За яг хөө тэр одоо ус нь болохоор ингээд 30% хөрөнгө оруулалттай байна биз? Тэр хувь нь 70% хөрөнгө оруулалттай байна үз. Тэгээд тэр менежментийн хувь нь ингээд цааш нь аваа явах юм бол харин нөгөө хувийн хвшлийн оролцоо маань нэмэгдээд цаашаа нөгөө өрсөлдөөн зах зээл рүү чинь нэлээд сайн явах юм биш үү гэсэн ийм нэгдүгээр асуулт байна. За ингэж гişүүний асуултанд хариулъя. Одоо 5-7 цахилгаан станцын тендер зарлаад сая хүчингү болсон нөхцөл маань юу гэхээр төр 30% нь гаргачихъя. 70%-ийг нь EPC гэрэг хэрэгжүүлэх ялагч маань 70%-ийнхаа зээлийг босгож ирээд 3 жилийн дотор бариад барьснаас хойш ашиглалтанд орсноос хойш 5 жилийн дотор тэр 70% зээлийг хөөгийн амт төлөөч гэдэг ийм одоо нөхцөлд тендер зарласан юм. Шууд станц ашиглалтанд оронгуудаа төрөх байна гэдэг ийм нөхцөлтэй байгаа. За таны ярьж байгаа санал бол төр шилжүүлэхгүйгээр хувьд нь цаашаа аваад явж болох уу гэдэг ийм өөрчлөлт хийж болох уу гэсэн ийм асуулт байна. Яг энэ талаар бол бид бодсонгүй. Би бол жишээлбэл Улаанбаатар хотын ТЭЦ одоо 2-ын суурин дээр баригдах байгаа ТЭЦ 5 станцыг заавал төрд байгаасаа гэж бодож байгаа. Улаанбаатар хотын дулааны хангамжийн асуудлыг бүр ийм 2-3 дүүргээр нь дамнуулаад хувийн салбарт өгчих юм бол тодорхой хэмжээний өрсөлдөл үүсгэхийг үгүйсэхгүй. Булган аймагт одоо жишээ байна. Хувийн компани дулааны станц барьчихад яг явж хагаад нэг өвлийн 12 сард юм уу 1 сард өнөө 30-40%, заримдаа 40% огцон нэмээд ийм хүндрэлтэй асуудлууд үүссэн, маргаан үүссэн асуудал бий. Тийм учраас нэг ялангуяа хотын төвд баригдах ТЭЦ 5-ыг бол би шууд төрийн өмчт байгаасаа гэж бодож байгаа. Оруулсан хөрөнгө оруулалтаа нөхчих юм бол магадгүй цахилгаан эрчим хүчний өн 2 цент руу бууна. Магадгүй нэг 5 жилийн дараа ашиглалтанд орсноос хойш 6 жилийн дараа оруулсан хөрөнгөө нөхчихснийхаа дараа ийм кэм дэхүүсүр төрд байхгүй болвол бид нар нөгөө жигэнсэн дунджаар нь одоо ТЭЦ 4-өөс бид нар жишээлбэл нэг 2.5 центээр л сүлжээн нийлүүлээд дундч цахилгаан эрчим хүчний өн өртгийг 285 төгрөгөөр барьж байгаа шүү дээ. Тэгэхгүй бол яг шинээр станц барих юм бол одоо 0.1 бараг 0.9 центээр сүлжээн нийлүүлчих гээд байгаа учраас энэ хоёрыг дундчилж байж тодорхой хэмжээний одоо гайгүй өртөгтэй ийм цахилгаан эрчим хүчийг бол хэрэглэгчдэд нийлүүлэх нэг ялангуяа ахуйн хэрэглэгч талдаа өртгийг буулгахын тулд төрийн оролцоог бол бүрэн хааж хэрэггүй төрөнч оролцоод явж байгаа. Хувь нь одоо янз бүрийн байдлаар хувийн салбарын эрсдэлд орсон тохиолдолд төр талаас энийг бас сэлгэн залгадаг, оролдог ийм зохистой харилцаанд явах юм болов уу гэсэн ийм одоо бодлого барьж байгаа гэдгийг хэлье.